За та бүхэндээ энэ сайхан өглөөний мэнд хүргье. Маш сайхан өглөө байна. За тэгэхээр өнөө өглөө ямар сэдвээр хуваалцах вэ гэвэл өөрийгөө хайрлах хамгийн ихний алхам гэсэн сэдв надад аюу гоё санагцсан. Энэ тухайар л тэгээд хүмүүс нөгөө өөрийгөө хайрлах гэж хэлдэг бүх зүйлүүдээр л одоо бүх бичлэг бүх тийм зүйлүүдээр дандаа өөрийгөө хайрлах тухай ингээд зөвлөсөн байдаг. Гэхдээ яаж гэдгийг хэлдэггүй байна. Тэгвэл хамгийн ихний алхам нь маш энгийн байх нь өөрийгөө буруутгахаа болох юм байна. Тэ. Одоо юу гэдэг ямар ч алдаа гаргасан байж болно шүү дээ. Тэрэн дээр ингээд өөрийгөө буруутгаал би арай өөрөөрөөсөн бол би хэрвээ тийм ухаантай байсан бол би хэрвээ гадаад дотоод явж исэн бол би хэрвээ ихтэй сургууль төгссөн бол одоо би хэрвээ их мөнгөтэй байсан бол гэдэг юм мэдгүй. Ямар нэгэн аргаар ямар нэгэн байдлаар хүн өөрийгөө тий буруутгаж явдаг юм байна л да. Би илүү царайлаг байсан бол би илүү одоо юу гэдгийг тий тэр ингээд ямар нэгэн өөрийгөө буруутгах шалтгаан маш их болчдөг юм байна. Тэгээд хамгийн ихний өөрийгөө хайрлах хамгийн ихний алхам нь л өөрийгөө буруутгахаа болох юм байна л да. Тэгээд хүн болохоор төгс биш юм чинь алдаа гаргаж ил таараа. Тэгээ энэ нь бол чамаа нэг муухан гэсэн үг биш. Тэгээ би ч гэсэн өмнө өөрийгөө маш их голдог байсан тий. Өөрийгөө ингээд бүхэл талаар голдог байсан да. Ер нь бол харин тэгээд ер нь өөрийгөө уучлаад өөрийгөө хайрлна гэдэг нь л өөрийгөө хүлээж авах юм байна л да. Одоо өнөөдрөөс эхлээд өөртөө зүйлээ хандаарай. Над чиг өөрийгөө битгий голоорой. Хэрвээ чи өөрийгөө эхэлж хайрлж эхлэмээр байвал би өөрийгөө хайрлна гэж комент хэсэгт бичээрэй. За баяр хүргэе. Та нартайгаа ингээд өглөө хуваалцахад маш гоё байдаг. Бас та нарынхаа бичсэн комментиг уншихад бас гоё байдаг. Хүн гэдэг чинь сүргийн амьтан, нийгмийн амьтан гэдэг байгаа. Тэгэхээр энэ байдал надад их таалагдж байгаа шүү. Та бүхэндээ өнөөдрийг энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Хамгийн гол нь өөрийгөө хайрлаж эхлээрэй, өөрийгөө уучлаарай, өөрийгөө шүүхэ болоорой гэдэг энэ л бол тий одоо хамгийн эхлэл нь юм байна. Би ч гэсэн ингээд ерөөсөө нүрэ гаргаж ийм бичлэг хийж чаддгүй байсан. Тэгээд өөрийгөө айгүй голдог байсан болохоор тэгээ одоо л өөрийгөө нөгөө бас голохгүй хайрлж эхлэх гээд тэгээд нүрэ гаргаж бичлэг хийх гээд аман ч гэсэн бас миний нөгөө нэг алхам гэж бодож байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Коммент хэсгээр хуваалцаарай, дэмжээрэй, дагаарай. Нөгөө хүмүүс шеэрлээрэй. За шеэрлэх нь байх гэхэд зүгээр лайк дараарай гэх юм ааш. Тэгвэл нэрээ бас их талархаж байна. Тэгээд найзуудаа санал болгоорой. Инвайт хийгээрэй гэд ахангуйл гучлах. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.